баярлалаа. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу засаг захиргаа нутаг нэг түүний удирдлагын тухай хуулийн дараагаар орон нутгийн харилцаа зохицуулж байгаа нэг том хууль бол яхааргүй нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль байгаамаа. Нийслэлд тулгымцсан олон асуудал байгаа. Монголын хүн амын бараг 50% амьдарч байна. Шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд бий. Энийг энэ хуулиар би шийдэж өгөх ёстой гэж ингэж бодож байгаа. Тэр агуулгаар нь би энэ хуулийн дээр ажилласан ажлын хэсгээс нэг 4 зүйлийг тодруулъя гэж бодоод байгаа юм. Сая зарим хүмүүсийн асуултанд хариулахад бол хангалтгүй хариулт сонсогдоод байгаа юм. Нэгдүгээр Улаанбаатарт өнөөдөр хамгийн чухал тулгымцсан асуудал газар чөлөөлөлт байгаа. Газрын чөлөөлөлт хийгдэхгүйгээр бид нар хотын хөгжлийг цааш төсөөлөх арга байхгүй. Газар чөлөөлж төгжрэлгүй болно. Газар чөлөөлж инженерийн шугам шүлжээгээ таатаа болгоно бид нэр. Энд өчнөө олон хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Тийм учраас нэгдүгээр газар чөлөөлөлтийн асуудлыг энэ хуулиар зохицуулж чадж байгаа юу гэдэг асуудал байна. Эсвэл энэ хуулийг дагсан газрын хуулиар чадж байгаа юу? Энийг шийдэхгүйгээр хот бол цаашдаа юм хийхэд нэгдүгээр тун хүндээ. Хоёрдугаар инженерийн шугам шүлжээний асуудал. Инженерийн шугам шүлжээ ялангуяа магистрал шугамын асуудлыг өнөөдөр хот яаж харж авч үзэж энэ хуулинд тусгасан бэ? Тэгэхээр энэ хуулийн төслөөс би олж харахгүй байгаа энийг. Гуравдугаарт нь дүүргэдийн асуудал. Эрх мэдэл хотын чиг үүргийг бол тодорхой хэмжээнд тусгаж өгсөн байна хуулинд. Дүүрэгт ямар ч чиг үүрэг байхгүй. Ямар ч эрх мэдэл байхгүй. Бүх төвлөрөл нийслэл дээр байгаа юм. Энэ маш буруу тогтолцоо. Нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар ганц зэрэг хөшөө бид нэр дүүргүүдэд эрх мэдэл өгсөн байхгүй юу? Тэгэхээр нийслэлийн хуулиар буцаад нийслэлтэй татахаар болчихж байгаа байхгүй юу? Тэгээ ийм байж бол би болох. Тэгэхээр дүүргүүд эрх мэдлийн асуудлыг энэ хуулиар зохицуулахгүй гэж яриад байх юм. Зохицуулна шүү дээ энэ чинь. Дүүрэггүй нийслэл гэдэг ойлголт ерөөсөө байхгүй байгаа байхгүй юу? Тэгээ би энэ дүүргийн тухайн асуудлыг энэ хуулинд ажлын хэсэг бодвол ажилласан манай Сүхбаатар гишүүн нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн дээр ажилласан гишүүн. Би энийг яа тусгасан бэ гэж 3 дугаарт нь асуух гэдэг. 4 дугаарт нь хотын За Дулан доржийн тах тусрын гишүүн нэмэлт 1 минут. Нийслэл бол энэ төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжихгүй. Нийслэл бол нийслэлд амьдарч байгаа аж ахуйн нэгж бизнес эрхлэгчид иргэдийнхээ оролцоон дээр хөгжинө. Тэр агуулгаар нь энэ хуулинд аж ахуйн нэгжүүдийн үүрэг ороолыг тодорхой тусгаж өгөх ёстой маа. Огт тусгадаагүй байна л. Иргэний эрх үргэл байна л. Оршин суугчдын. Тэр аж ахуйн нэгжүүдийн үүргийг бий болгох ёстой байхгүй. Ажлын байрыг нэмэгдүүлэх. Орчны тохиолдолтой хийх. Бүтээн байгуулалтын ажилд оролцох. Хотынхон соёлд оролцох. Хотын соёлыг төлөвшүүлэхэд үүрэг хүлээх гээд асар олон юм бий. Энийг бодвол би ажлын хэсэг энэ дээр ажилласан болов уу гэж бодоод байгаа юм. Тийм учраас би ажлын хэсэг Сүхбаатар гишүүнтэй ажлын хэсгээс энийг 4 асуултыг өчигдөрж асуусан, өнөөдөр дахиад асууя гэж бодож байгаа. Бид нар энэ хуулийг сайн дутах талаас нь яриад байгаа юм. Тэгэхээр эсэргүүцсэн талаас нь яриаггүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дугаар бид нар энийг ярих ёстой. 2017 онд өргөн барьсан хууль аж ахуйн асуудлууд нь голцсон хууль байсан. А энэ хууль болохтой энэ зэрэг удирдлагын чиг үүрэг нь голцсон хууль болчиход байгаа юм. Тэр уулан дээр аж ахуй юм. За эрхэм гишүүн Жамын хорлоогийн Сүхбаатар ажлын хэсгийн дарга. За. Тэгэхээр тогтсон даргын асуултанд хариулъя. Тэгэхээр энэ юм байгаамаа. Энэ ер нь бол манай нутгийн удирдлагын асуудал бол их олон цогцлбор хуулийн дунд явна. Та өөрөө мэдж байгаа нутгийн удирдлагын эрх зүй гэдэг бол маш олон салбар эрх зүйн огтлцол дээр явдаг. Тэгэхээр хот засаг захиргааны нутгийн дэвсгэрийн түүний удирдлагын тухай хуулийн араас энэ хууль гарч байгаа. Гарлаа гэд нийслэл Улаанбаатар хотын асуудлыг энэ хууль бас бүрэн зохицуулахгүй. Энэ хуулийн үндсэн асуудлыг хуулийн зорилтонд байгаа. Нийслэл Улаанбаатар хотын тусгай болон бусад чиг үүргийг тогтооно. Хөгжлийн бодлого, удирдлага зохион байгуулалтын онцлог, дагуулх хот эдийн засгийн тусгай бүс, төрийн дээд төв байгууллага, засаг захиргааны нутгийн дэвсгэрийн нэгж, бусад нэгж хуулийн этгээд байгууллагатай харилцагтай холбогдсон харилцаг зохицуулахад оршиж байгаа. Нэгдүгээр. Тэгэхээр дүүргүүд ямар ч эрх мэдлгүй гэдэг асуудлууд дээр яриад байгаа юм байна. Дүүрэг бол засаг захиргааны нутгийн дэвсгэрийн нэгжээ. Тэгэхээр нэгжийн хуулинд бол энэ заагдсан байгаа. А энэ хууль юу юм бэ гэхээр энэ хууль нийслэл Улаанбаатар хотын тухай. Дүүргүүдээс Улаанбаатар нийслэл бүрддэг ч гэсэн Монгол улсын нийслэл нь юу юм бэ гэхээр Улаанбаатар хот байж байгаа. Тэгэхээр яг энэ Улаанбаатар хоттой холбоотой асуудлыг ингэж зохицуулж байгаа. Дүүргүүд бол нэгжийнхээ хуулиараа эрх мэдэл үйл ажиллагаанууд тодорхойлогдсон шүү дээ. А энд бол нийслэл Улаанбаатар хот дүүргүүдтэйгээ яаж харилцах юм бэ гэдэг хэсгийг зохицуулсан хэсэг бол байгаа. За дээр нь бас тэр хот тосхны хууль дээр аж ахуйн нэгжийн үүрэг оройл гэж байгаа. Энэ хуулийг хийхдээ бид Монгол улсын нийслэл болох талаас нь бол
тодорхойлсон байгаа. Гэхдээ өмнөхөө бодвол бид хот руу илүү орсон. Мөн гэхдээ дараагийн асуудал хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар эн чинь бас тодорхой хэсэг нь бас зохицуулагдсан шүү дээ. Хот тосгох дээр байгаа тэр үйл ажиллагаанууд дээр аж ахуй нэгж байгууллагын үүрэг орёол чинь хот тосгохын тэр хуулиараа бол энэ гарнаа гэж бас ойлгож болно. За нөгөө асуудал газар чөлөөлтийн асуудал дээр таны хэлсэн шүүмжлэлийг бол би хүлээж авсан. Газар чөлөөлтийн нэгдсэн бодлого хөтөлбөртэй байх ёстой гэж үзэж ирсэн. Гэхдээ ашгүй одоо оюун чимэг гишүүн маань таны хэлснийг одоо ажил болгоод ингээд санаачлаад самд оруулсан. Энийг бид дэмжсэн. Гол асуудал нь бол газар чөлөөлтийн бодлого хөтөлбөрийг гаргаад тэрийг санхүүжүүлэх. Замын орлогын зөвхөн гишүүн ажлын хэсгийн дарга гүйцэж хариулъя. Тэгэхээр газар чөлөөлтийн асуудал дээр бол энэ бол төсвийн асуудалтай холбоотой асуудал болчихж байгаа. Нийслэл бол яг энэ тусдаа одоо яг энэ асуудлыг хариуцж явна гэсэн заалт байгаагүй. Сая бол харин оюун чимэг гишүүн одоо нэгдүгээр саналаар улс нийслэлийн тусгай гэж байгаа. Тэгэхээр тусгайлаад жил болгон одоо бид нар улсын болон нийслэлийн төсөв дээр энэ санал дэмжигдэх юм бол газар чөлөөлтийн мөнгө тавигдана. Дээр нь Улаанбаатар хот газар чөлөөлтийн хотыг хөгжүүлэх бодлого төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлтийн бодлого хөтөлбөрөөр гаргана. Газар чөлөөлт бол нийслэлийн чанартай хөрөнгө оруулалтыг хийгдэж тэр улсын чанартай хөрөнгө оруулалтууд хийгдэж тэр хөндөгдөж байгаа. Төгжрлийн асуудал дээрч, дэд үтсийн асуудал дээрч, нийгмийн суурь үйлчилгээ болсон сургууль эмнэлэг дээр ч гэсэн. Тэгэхээр энэ таны хийж байгаа асуудлыг бид бас анхаарад энэ дээр нэмж тусгасан. Зүгээр шууд усаар бол бусад одоо хуулийн заалтуудаар бол газрын асуудалтай холбоотой заалтууд бол энэ дээр орсон байгаа. Нэмээд тэр инженерийн шугам шүлжээний асуудал дээр бол гол магистрал тэр шугам шүлжээ дээр бол улс давуу байх, засгийн газар яам бодлогоо барих тэр концепц яригдж байгаа. Гэхдээ хот энэ хоёр бусад улс орнууд байдаг шиг хамтарч хэрэгжүүлэх чиг үүрэг гэдэг. Манай зарим хүмүүс давхцлаа гэж буруу ярьдаг. Жамсны давхцлыг бол хамтарч хэрэгжүүлэх чиг үүрэг гэж үздэг. Тэгэхээр энэ бол хүссэн ч хүсээгүй чинь магистрал шугам болвол засгийн газар нийслэл хоёр хамтарч хэрэгжүүлнэ. Гэхдээ саяны энэ яригдаад байгаа асуудууд нэгжийн хуулийн дээр бол орцсон. Сая энд маргаан дэгдээгээд байгаа 8-3-8-ыг бол бид эрчим хүчний яамны саналаар энд нөр зөөлрүүлээд ингээ орсон юм болоод би ер нь бол энэ бол дандаа хамтарч хэрэгжүүлэх чиг үүргээр цаашдаа явна гэж ажлын хэсгийн ахлагч үзэж байгаа. Хуулиуд ч гэсэн тэгж явж байгаа. Дангаараа нийслэл аваад яваад дийлэхгүй бас улс хариуцж иргээд нийслэлээс хотоос нь хол байж боломжгүй ийм л ийд юм байна. За одоо захимаар эрхэм гишүүн Хасуурын ган уйг